Сайн байцгаана уу? Өнөөдөр 5 дахь өдөр тэгээ бүгдээрээ одоо бэлэн болцгоё. Өнөөдрийн төлөвлөгөө болохоор би одоо 11-с 3-ийн хооронд хичээлтэй. Одоо нэг 10 болчих шиг байна. Нөгөөдөө би 6-аас нэг хүмүүстэй хамт хоолтон орж магадгүй. Тэгчмүүдээ би орой тийм back bar гэдэг нэг тийм ивент гэх юм уу нэг юмд очих ёстой. Тэгээ би 3-аас 6-ийн хооронд гэрлөөгөө ирэх бүгөө мэдэхгүй байгаа болохоор өнөөдөр одоо нэг мөсөн гарч байна. Уг нь би нүрээ бодож явахдаа одоо бэлэн болж байхдаа та бүхэнтэй чит чат хийж бодлоо. Би найзлуутай болсон. Тэгээд хүмүүс битэйг хэрхэн танилцсан бэ гэдэг талаар айгүйх мэдхийг хүсдэг юм шиг байна. Манай 10 жилийн дээдлэн гэхгүй юу? Тэгээд манай найзлуудаа зөвхөн нэгээр ах хүмүүст одоо 4-5-аар ах мах гэж бодож байсан. Манай үйл дүнмээр бол одоо бүр 5-аваар ах гэж бодсон гэсэн. Тэгээд бид хоёр юм long distance харилцаанд байдаг. Тэгээд сая 9 сарын ихээр цадгачин сургууль руу явсан байдаг. Яа тэгээд 8 сарын 31-ний орой заяа. Бид чи явна гээ тэгээд бид хоёр ингээл тэгээд явлаа нэг салах хэсэггүй тэгээд байжсэн чинь миний өдөр манай хичээл 11-с орчихсон. Өдөр манай сургуулийн үүдэнд байжсэн тийм манай найзтай хамт хойлтоод тэгээд зэгтээ зогссон байдаг. Яа би нэг яг 8 сарын сүүлийн үеэр нэг ажрын activity хийсэн байхгүй юу? Хичээл орохоос өмнө зүгээр тарих толгоогоо амраа гээд за уцаас scroll хийсэн. Гэтэ ясна нэг бид хоёр хамт байгаа мөртлөө хамт байхдаа нэг хуцаа олдохгүй байгаа ч гэсэн нэг тийм сул чөлөөтэй гэрте байх юм эсвэл ганцаараа байх үед амар олддогсэн болохоор би ер нь deactivate хийгээд ер нь тарих толгоогоо амраа гэж бодсохгүй. Тэглээч ер нь уцсны яг ингээд үр ашиг нь бол зүгээр л биднийг домтуулах гэж боддог. Тэгээ аль аль уцснаас ингээд хамааралгүй бай гэж одоо маань л болох юу хуцаа олддог байхгүй юу? Long distance харилцааны байхаар нэг хамт байгаа нэг тэр богинохон хугацаа байгаа шүү дээ. Тэр богинохон хугацааг зөвхөн л ингээ хоёул өөрөөсөндөө зориулаад бусад ингээ бүх юмыг ингээ хайждаг юм шиг надад санагдсан. Тэрнээс бол би хэрвээ зүгээр яг хоёул Монголд идэг тийм stable байдаг байсан бол ер нь бол тэгж бас өөрийнхөө social life-а ч юм уу, найзуудаа ч юм уу, сурал хичээл ном зорилгоо ч юм уу тэгж бол нэг хайхааргүй. Тэр хоёул аягүй тийм go getter тийм зүгээр сууж чаддгүй тийм хүмүүс юм бэл яваа хоёлаа. Тэгээ бит хоёр энэ зөндөө гайсан байдаг. Юу нэрвээ айжраас харсан бол тэгээд увсаар аялсан, херос нордор очсон. Тэгээ би бол нэлээд борлсон. Би ямар их концерт хэрэгтэйсээ болно. Тэгээ урдсан long distance байгаа. Тэгээд хүмүүс long distance-ийг хэцүү гэдэг тийм хэцүү байдаг л та. Гэтэ надад гоё яддаг. Тэгээ анхнаасаа ч гэсэн 50 байлгаж чаддаг хүн би юу нэг хүсдэг гэж би стрээ бүр яг бодчихсон. Тэгэл манай хүн бол наваа үнэхээр 50 байлгадаг. Тэгэл ер нь нэмэгтэй хүн зөв харилцан байгаа үгүй нь бол ер нь чам чи хэр 50 байгаагаас л ер нь дүгнэдэг юм санагддаг. Хэр 50 тэгээ аз жаргалтай байгаагаас шаллал хартаал инээс тэгэл нэмэгтэй хүн чинь бол гомдохгүй шиж над тэрсэнгүү нэг тэрэж надад хаар хандуулсангүй гэж ер нь гомдлох шаардлагагүй гэл тэр чааг тэгж тайм байлгаж явлаа ер нь бол зүгээр хэлцэндээ байна гэж би боддог. Араа би өнөөдөр хичээл намдаа яваад гарна хинтээ болсны тэр гисэн ч гэсэн бүгд фейлдсэн. Би тэр нүр аваа будаад гэрээсээ гараад яг яваад гэрээсээ гараад 5 минут алгасан хаа. Тэгээ явжсэн чинь манай хичээл авахгүй гэд. Тэгээ би уг дараагийн цагаас очих болох байсан л да. Тэр чигтэн тасалсан. Тэгээ орой хоолоос би канселдсан. Тэгээ өнөө орой гарах байх. Тэгээ би өнөө орой яг үндэ гаргаагүй юм л та. Тэгтээ ингээд би одоо хоол хийж байна. You guys can see. Миний идэ ганц хоол удаатай хоол.
бус гэрс гарах тийм ёсгүй юм шиг байгаа. Тэгээ өнөөдөр хагас өдөр би судалгааныхантайгаа уулзч судалгаагаа хийхээр одоо гарах гэж байна. Guys, нэгдүгээр өдрийн мэд хүргэе. Одоо 12 цаг болж би одоо даалгах ёстой. Би өнөө өглөө нэг чил байна гэж бодсохгүй нэгдүгээр өглөө би төлөвлөгөө. Тэгээ ер нь би бүтэн саяныхаа орой юм төлөвлөгөө олдоо тэгээд одоо нийтийнхээ өглөө төлөвлөнө гэж бодсохгүй. Тэгээ би сая өрхтөрөө Б-гийн вакцин хийлгээд би нэг шүдний имлэг цэцэхгүй юу? Шүдний имлэг дээр гэсэн чинь манай шүдний имлэг БЦ вирусын нэг шинжилгээний хариу сөрөг гэсэн бичиг авчраараа гээд тэгээд бид нар өрхтөр очиж шууд хураанаасаа цусаад шууд ингэ хийцэн тестээр rapid тестээр тэгээд манайх юм халдварт дээр хичээл ороод ингэ болохоор манайх BC вирусийн вакциныг ер нь хийлгэх хэрэгтэй гэж. Тэгээд би ер нь энэ вакцины хийлгээд бараг 2 жил бодож байна. Жил хагас ч юм уу. Тэгээ одоо ингэ хийж тэгээд нийт 3 тонтой юм байна. Одоо би энэ сарын дараа дахиад вакцин хийлгэн. Тэгээд тэгснийхэн дараа дахиад 6 сарын дараа дахиад вакцин хийлгэн 3 сар гэсэн. Тэгжиж ингэ бүтэн дахлаачих юм бэлээ. Одоо бэлэн болоод гарах хэвээр. Ханаг үзэх боломж хавар. Үсэлжлээ. Rainy day fit check. Say hi. Хичээл эцгээ би өнөөдөр болохоор энэ уушгаа аягүй хэмэгтэй би маш үлэн 8-аас хичээлтэй тэгээд хичээлээ уушхын төлөө одоо 11:52 болж байна. Хичээлээ хийхээр энэ дал тэмдэглэл биччихэж ойлгодог төрлөө баггүй. Бичихийн тулд аягүй цаг алддаг. Одоо эсвэл бууntаа эсвэл өөрийн 4 өрөөс өнгөтэй яг чанартай нэг цаг юм уу. За 2 цаг уншаад хичээлийг унших хэрэгтэй. Усан дурах хэрэгтэй. Тэгээд бэлэн болоо. It's too much. Сайн бид эдийн лабораторид хамт хийсэн зүйлсгээ. Come with us. What?